За та бүхний харж байгаа энэ бичлэг дээр арчилсан намынхан хүүхдүүдийн доктор байранд буудалчихсан байгааг харуулж байгаа юм. За энэхүү бичлэгийг иргэн цогт гэрлийн Facebook хуудсанд шеэр хийжсэн байхад татаж аван онцолж байна. Эдгээр үсгийн хүүтэнд хүүхдүүдийг айлаар хонуулж өөрсдөө хурал цуглаан ч юм уу юу ч юм хийгээр цугласан бололтой юм а. Ихсэн танаа доктор байр юм биз дээ. Одоо хүүхдүүд байгаа юу? Хүүхдүүд яасан бэ? Гадуур байгаа. Яа гадуур гарсан юм бол? Энэ хүмүүс ирдэг байсан. Ямар хүмүүс ирж байгаа? Юуны харин одоо доктор байраар явж хүмүүсээс хүүхдүүд хайцсан талаар энд ямар хүмүүс байгаа талаар асуусан тухайн тайлбаргүйгээр үзүүлье. Хүүхд ингэж цаашдаа хүүхдүүд гаргацсан гэдэг. Саатсан. Ямар хүмүүс ярьж байгаа юм? Ямар хүмүүс ярьж байгаа юм? Зүгээр энэ хүүхдүүд нь байхгүй хин. Хүүхдүүдийн гаргасан гэж байна. Хүмүүс гээд. Өдөр байрдаггүй. Намын өөрийн хуралч ба юу ч бай за өөртөө хуралдах танхим байрлах байраа бэлтгэх ёстой баймаар гэтэл хүүхдүүдийг айлуудаар хоног төрүүлүүлж өөртөө дулаан байшинд нь байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй юм. Харин энэ талаар үзэгч та бүхэн өөрөө өөрсдийнхөө дүгнэх үзье.